цаана өнөөдөр ээжтэй яг явах замраа орж санхүү эдийн засгийн дээд сургуулиар урагшаа иргээд Баянзүрх дүүргийн Усын спорт сургуулийн төвээр айгуу гоё халуун яг юм гээжтэй энэ сард яваад үзэж байгаа. Урд нь явж явжсэн бэх та. Явжсэн бүр залуу авт. 80 онд л явжсэн. Одоо явж үзэх гэж байгаа. Ямар басна харъя л да. Үе хатан бүр байхгүй болооч. Би асуухгүй юу? Ингээд хөнгөн тэрхий хүнд бол танд арай болохгүй зүгээр ингэж яах ч уус аяг олон төлөв. Тэгээд тэрнийх нь юу нэмэ? Хамгийн хөнгөн нь нэмэ. Хамгийн хөнгөнүүд нь нааш шатны болохоор тэгээд бас дээрс нь сургалт нь хизээ очиж болох вэ гэсэн чинь амар тодорхой хугацаанд эхлээд чи өгөө зүгээр өссөн хизээ ч хамаагүй ирээ. Амар тэгээд нэмэгдээд ороод энэ тэгээд тасалбаа явандаас болчихдаг юм. Хамгийн өнөөдөр юу ч гэсэн хийгээл үзье тий. Хайрын тэр хүн дагна. Гэтэ би хідэн очиж нөгөө юм юу асахгүй юу. Ямар яг юм мэдсэн байхгүй. Мэдсэн чинь бас амар хэцүү бүр яг хэрэг ясны юм. Тэгээд дараа нь сүмсэнд орж болдоггүй ямар зайран уран цагтаа. Би ингээ нөгөө бассейн амчингаа яг тавчаад үргэлжлүүлээ хөлбөрцөн дээрээс яг усанд ороод болдоггүй гэж. Зүгээр учиртай л. Хай бүлээгш асуулт болсноороо хэвчээ. Үзэл хөлмийг боёо хөрөө хаан мэдээ үсээ зайтай. Аа бүлээг бодож чаас биш. Өглөө 9 цагаас 9:30-аас эхлээд тэгээд юу ах юм бэлээ? 10:30 хүртэл яг нэг цаг хичээлээ. Тэгвэл гоё юм нэг ч яддаг юм уу те? Яг өглөө хүн ч амар сэргийг байдаг. Тэдээс шашна. Хастаа хүмүүс оройн амт гэж бас авч байгаа юм билээ. Тэгвэл ажил залуучууд яг тэгдэггүй асуу цагаар юу ахарч хэцүү. Залуучууд тийм маньсууд үлээ шүү дээ. Гэтэ тэр яг чинь янз бүрийн залгавч төгсч хэрэгтэй. Уул нь тэгж холилдож явах зүгээр ахгүй. Би юунаас юм сураад амьдралын туршлага, амьдралын залуучуудаас шинэлэг юм сурах шүү. Тэр нь ч юм байна. Одоо дугуйтайгаа ээж дугуй өмч сурах байгаа. Одоо би энэ сард бас нөгөө ээжид бас нэг зорилго тавьсан байгаа. Өөр халуун дулааны хэлгээд ээж дугуй өмч сурах байгаа тий. Би бас тэнцвэрээ жоохон олоогүй. Зүгээр явж байхдаа тэнцвэрээ алдаад тийш гэдэг байгаагүй. Би ийшээ ирэх юм байна. Хэлээ. Юу яа. Тэнцвэрээ олоод сургуулийн яг харалтаа урагшаага иргэдэг уулзгаар ороод тэгээд захын захшээ зүгээр яг хэзээ урагшаага ороод байрны хондор сүлжээд яж байгаа амар том хаягтай. Оо зөө энийг ч мэдэх юм наад нь тэгжтэй үү. Юун дээрээ гэж юу талбайтай юм байлээ. Сагсны ээр дээрээ уулын тэгжлээ үл энэ залуучуудыг өвдөх шүмүүд. Бас тэр аква фитнестэй юм дээ. Та дараасараас яг гайгүй сурчих юм бол йога үргэлжлэхгүй бол аква фитнес юм. Аква фитнес гэдэг чинь усан татвар фитнес дасгал хийх юм лээ. Тэгтээ усан татвар тэнцвэрээ олж чадахгүй. Усан татвар дасгал хийх нь ямар үр дүнтэй гэхээр нөгөө амар калори шатаадаг гэж юм. Айгүй хөцөм тэгээ дээрэс нь бас нөгөө юм сул булчингууд чинь даралт ирээд цохилттой усны цохилт нь ингээд суларсан арьс амар сайн чаддаг. Тэгвэл тэр гоё юм байна тий. Чадахгүй тий ядраад байна. Чивэл тэр нь гоё ягаад гэсэн гоё тий. Аль зэрэг юу болсон яг тэр фитнес нь болохоор 60,000 гэсэн. Айгүй юм байна. Тэгэхээр 7 хоногт 2 удаа. Ягч юм болохоор 7 хоногт 3 энэ гэхдээ арай гайгүй да. Урсан доктор гэдэг чинь бас хүнээс зах хэмжээгээд хүч чаддаг шүү. Тийм. Асуулаа хийж явахдаа урсан доктор байж байгаа хийн гэхэд хэцүү дээ. Харин тэгээд хөл хийж гэдэг болохоор илүү хурдан богино. Тэгээд ядардгүй.
болтгүй маа. Ус хүмүүнийг айгүй ер нь зүгээр усаар спортын хүмүүс айгүй гоё биетэй. хамгийн гол нь айрсан амьсгаж байна. Харин ч одоо айрсан Ястаа хамгийн том асуудал. Нэг болохоор ингээд ийш өөр байран дундаа эдийн засгийн сургуулиас ингээд ушаага эргээд орчин. Ийш ирчээр. Ээжтэй явж байгаа болохоор ингээд дуугаа түрээ талхдаг. Яа, би дуугаа. Ваа яа. Та дугуунаас урчуул гээд хоёул цог. Хамгийн гол нь Энэ сардаа багтаага дугуунаас урчих юм тий. Өөдөн багтаа уншижсэн болсоо тэнцвэрээ би бас гайгүй олоод гэж. Надаа багш л сайн байвал би суух юм шиг. Тэжин штэ. Айгу ойлгомжтой газтай. Хангалттай том хаягтай болохоор. Болоход амрах. Нэр юм бэ. Дугуйгаа дугуунаас урчноо. Боор аюу сайн заа. Сайхан чи айгүй гоё заагаад хэлгээ. Тэгээ хүнийг нэг загнахгүй. Болж байна. Таны бодлоо магтаад байхаар загнуулах гэж байсан юм уу таа гэх. гоо. Би ч юм захтаа хүн загн заадаг. Тэгсэн чи болж байна. Одоо яг болж байна. Одоо тийг ингэж Болохгүй хатч болж юм л гэдэг. харин тэгэхээр хөөгмөр заавал ажуугаас өндргоос имээ яг болж байна. Та бүгд суурах тий. Бодлоо хөөргөд байгаа эднээс. Тэ хөөр. Тэр би яагаад За би дугуйгаа цаачлах гэж. За нөгөө явах чи эдний дээр гарч байгаа шүү дээ. Тэгээд баахан хүн дагаад даралттай. Яг доош гараа шүү. Доор шиг. Юугаа гадуур болохгүй юу? Тэгэхээр хаач тавиад бааш. Хүн байгаа. Тий, доош гараа. Скотуудтай болоод. Аш арга туцасч. Яа, гэж байна. Баялаа. Нэрээ хэлээ. Аа? Саранчул. Хаос хүмүүс Тийм. Энэ саранчул. санаж. Хуцаа тэгээ тайлбар. Наашгаа. Хуцаа бариад орчдөг юм. Тий, доор шкаф байгаа. Арай ирсэн ба. Ягийнхаа багштай уулзаа. Тэгээд асууч юу ахаар уу яах вэ? Эндээс л өмсч. Яа, эндээс салчиж болох. За, ягийнх нь хүмүүс одоохондоо алга байна. Зааланд. Сайн байна уу гашаа. Би өнөөдөр нөгөө ягт өөрөө явд юм уу гэж хэлсэн надад болоод ээжигээ дагуулад хэлсэн байхгүй юу. Тэгээд ягт явахын тулд анхаарах, одоо хориглох хүмүүс гэж байдаг. Онш мөш гэж. Тэгээд юу ясныхаа дараа орсныхаа дараа гараад ямар юу баримтлах уу гэж зарчмууд байна уу? Яг бол ерөөсөө бүх насны хүмүүс тийм ээ. Насны зааг байхгүй, хориглоод авах зааг заахгүй байхгүй. Яг ер нь яг өөртөө тааруулаад өөрийнхөө биеийг мэдэрч байгаа. Тэр хүн өөрийнхөө бие онцлог мэдж байгаа шүү дээ. Хүн одоо бие онцлог өөр. Тэгэхээр өөрийнхөө биед тааруулаад өөрийнхөө бие ямар завар. Тэгэхээр тэр мэдээж яг тийм онцлог тийм биеийн завартай бие бол та мэдээж хэлнэ. Багш нар тааруулаад та тийг хийж болохгүй шүү. Тэгээд ингээд зүйлээ. Гэхдээ тэр хамгийн гол нь өөрийгөө мэдрээд яг ямар тасгал хийхэд яаж бийж болохоор тэгээ гол нь амьсгалтайгаа хослуулна. Хамгийн гол нь амьсгал гэдэг маань гэж болохгүй.
судлаагүй төгөөдөр асуулаа. Тэгээд өөрийнхөө биеийг анхааралтай өөрийнхөө биеээр төвлөрүүлээ. Тэгж хийжээж маань яг Андреас шиг тийм өвчтөн хийж болох. Бүр тэгтээ Насны хувьд ч ялгаад насны ерөөс юу зааг байхгүй гэсэн. цагаа зохицуулаад ирчих юм бол хийж үйлчлүүлж хүүхдүүд болохоор Болно шүү дээ. манай Хүүхдийн хүүхдүүд йога гэж байдаг. Манай дадахын байхгүй. тэгээ томчуудаа нийлээд тийм болохоор манай хоёр хүүхд нэг нь 8-тай нэг нь 10-тай та йогт явах чам хүүхдээр явъя гэж буугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ манад орж байгаа яг болохоор ерөнхийдөө нөгөө зөөлөн йога ордог байхгүй. Зөөлөн талыг байхад хүнд оруулдаг. Яагаад гэвэл яг нөгөө насны ингээд бүх насныхан холбоо ордог. Тэгээ ерөнхийдөө яг гэдэг маань яг хамгийн гол нь эрүүлэр зөв амьдрах юм аа эрүүлэр амьдрах юм аа гэх юм. Тийм болохоор яг хүмүүс хөдөлж хөдөлгөөний дутагдaltaгүй хөдөлж яг хандаа хөдөлж эрүүл амьдрах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ ирээд ингээд тайвшраад өөрийгөө мэдээ секунд цаг өөртөө зориулаад тэгээд тасгал хийчихэж байна гэх юм аа өөртөө тарих толгой маш гоё юм. Ялангуяа өөрөө ээж ахаа хүчний талаар ярьсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүс өөрт нь бол маш хүнд би бас тэр цагаан мэдээлэлтэй өөрөө ээж дээр бас ярьсан. Тэгэхээр тэр энэ хүнд бол одоо ээж болохоор сэтгэл санаа одоо тэр бол маш чухал байхгүй. Тэгэхээр яг энэ гэрээ тэр гоё энэ олон хүмүүстэй хамт олон олонны дунд орж ирээд ингээд гоё тайвшраа өөрийгөө ингээд бусдаа адилхан суугаад ингэсэн чинь тийм ихэр чинь шал өөр орчин орж ирээд ингээд гоё тайвшраа маш юу ахыг хүсвэл яахыг хүсэж байгаа хүн байх юм бол хаяа цагийн ер нь бол насны хязгаар байхгүй. Манай аймагт болохоор 10 жилийн өмнө жижиг ингээд 60-70 хүрсэн насны хязгаар тэгээд тэр хооронд бүгдийн яг харсан зүгээр зөөлөн яг учраас аль насныхаа хийж болоод байгаа байхгүй. Тэгээд байрлал гэх юм уу 13 дугаар болсон спорт зэрэгтэй бас тийм 13 дугаар байцуул 13 дугаар Ямаа төгтөж чадаа. За тэгээд хүн юу өөрийгөө эрүүлтэй ажиллах одоо чиглэлээ. Аквал фитнесээ зүгээр усан зүйлээр авч тэгээд яа тэгээд шүлзүү хаалт бас тэгээд дээрээ шүү. Саксны одоо толгойч саксны баттай. тийм. За би тэд нарыг бүгдийг нь баг үзсэн. Одоо битээр чинь өмнөд болсон ахудаа би бол яг юм байна шүү дээ. Ахудаа ирж байгаа. Ирж байгаа нь шууд заа хичээл дээр болсон. Gracias.
Ямар юм бэ? Дайрхуу юм байна. Тийм үү. Сая сүүлийн 20 минут хамтдаа өсөд ямар байсан бэ? Одоо нөгөө бүгд тайвширсан байгаа юм чинь босгохдоо нөгөө хөдөлгөөнүүд баг байгаа ихтэй хөдөлгөөнүүд очиж Наки тэнцвэр би ч байна. Тэнцвэр өснөө татаад байсан. Би тэнцвэртэй ч. Нөгөө хөглөө өргөд өрөөсөн дээр бүр байхгүй. Тэнцвэр хүн чи яаж өрөөсөн бүгдэн дээр авъя. Тэгээд бас манай хөглөө шинжээгээ хүмүүс Нэртэй бас тэнцвэр авах гэж би тэр хүн дээр гайгүй ганцхан миний би тэнцвэрээ авах гэж. Хүн дээр нь ордог яах ч чаддаг хүмүүс хамаагүй тэгээд очихл юм. Та тасгал хийж гараад ирсэн чинь бүр нүүр мөр чинь тэнийц юм шиг харагдаад байна. Тэгэхгүй яа энэ ч амар гоё болчихж байгаа юм чи багш нь тэгээд айгүй ингээд намуу гоё яриад ахаар чинь бас тийм гоё дуу сонсож байгаа шүү дээ. Энэ тасгал хийхээс өмнө бас багшийн яриа хамгийн гол нь энэ дасгалуудыг хийснээр тайвширч сурвал, тархиа амгааж сурвал нэг ямар аваад гэдэг аваад. Бодтойч 99-54 болсон гэхээр хагас ч ингээ хайсан гэхээр ямар их илүү махтай байж, ямар их хор хатдаг байсан. Одоо юм гоё арсаал чамлаад. Харин тэ одоо арснууд нэх божигтгэн чангараалах юм. За явах уу. Явъя.